Энэ сарын 27-оос 29-нд болох Хятадын ард түмний цагаан сар буюу шинэ жилийн баярыг угтан Бүгд найрамдах Хятад ард улсын элчин сайдын яам Монгол дахь Хятадын соёлын төвөөс өнгөрөх 7 хоногт Улаанбаатар хотноо соёлын цуврал арга хэмжээг зохион байгууллаа. Монгол улсад 3 дахь жилдээ зохиогдож буй энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэлийн Улаанбаатар чуулгад Бүгд найрамдах Хятад ард улсын Шандуу мужийн уран бүтээлчдийн тоглолт босон бол Sky Resort цааны баазад цэрэг бие хамгаалах урлаг, уулнаас цанаар бууж ирэх луугийн үзүүлбэр зэргийг Монголын олон нийтэд үзүүл сонирхууллаа. Мөн үеэр Хятад зураач, урчууд иргэдийн хүргийг хаажлбараар хийж бэлгэлсэн хүмүүсийн сонирхлыг ихэд татав. Тус арга хэмжээнд Бүгд найрамдах Хятад ард улсын элчин сайдын зөвлөх Ян Чиндун, Орсын холбооны улс, Бүгд найрамдах Лаос ард улс, Бүгд найрамдах Куб улсын элчин сайдын яамны төлөөлөгчид, Монгол улсын боловсрол соёл шинжилгээ ухааны спортын яамны төлөөлөгчид зэрэг хүндэт чочид оролцсон юм а.